Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Зохиолыг хүчсэн Ц. Оюунбат. Дуу оруулсан Б. Ориглволд. 7 хоногийн дараа мөрдөн байцаагч Гомбын ажлын өрөөнд иржээ. Гомбос сэтгэл санаагаар унаж царай зүс ядрангуй харагдана. Мөрдөгч түүний өрөөнд орж хаалгыг хаасны дараа санаа зовнингуу нийгэм хэлэх гээд ам нь эвлэж өгөхгүй байв. Гомб шуудхан анзаарч "Шин сонин олоо юу мөрдөгчөө" гэв. Харамсалтай нь тийм ээ. Таны эхнэрийн цогцыг бид алга болсон газрынх нь ойролцоо муу усны нүхнээс олсон. Дөөний өхлийн шалтгаан гадны нөлөөтэй гэж гарсан. Халиг чаавас өрхий минь гэж Гомб ордоо тавив. Та өнөөдөр морог дээр ирж очиж цогцсыг харж мөн бишиг баталгаажуулах хэрэгтэй байна. Би өөрийн нүдээр харж байж итгэх нь та нар андуурсан ч байж болно гэж Гомб аман дам бовднава. Үнэн дээр тэр биш байгаасай гэж хамгийн ихээр хүсэж байлаа. Өдөр нь Гомб цогцос хадгалах газар дуучин цагаан альчуураар нөмрөгсөн эхнэрийнхэн царайг харж зүрх шимшрэн уйлж зогсохдон мөн болохыг батлан толгойд өгчээ. Одоо бол шинжичдийн ажил үлдсэн. Мөрдөн байцаагч задлан шинжичтэй уулзаж байв. Ямар хариу гарсан бэ? Ямар нэг хурц мэс эсвэл саварж байж магадгүй тийм зүйлсээр олон удаа хэржүүлж ам алдсан байна. Яахаараа савар байдаг үлээ? Ямар амтныг бах вэ? Учир нь хохирогчд үүссэн зарим шар хоорондоо тодорхой хэмжээний зайтай байна. Тэгэхээр хараатан амтны савар шиг харагдсан хэрэг. Гэхдээ ямар амтан гэдгийг мэдэхгүй юм а. Баавга арслан гих гэмээр авраг том савартай амтан байна лээ. Мэдээж хотод ямар юмныхан зэрлэг хараатан байх вдэ. Саврыг дуурайлгаад зэвсэг хийж гэж болно. Мөн хоёрдугаарт муу усны нүхнээс олдсон тул архинда мансуурсан гэр оронгой тэнэмлүүд энэ хэргийг хийсэн байх магадaltaй гэж мөрдөн байцаагч хэлээд шүүхэмлэгийн задлангийн өрөөнөөс гарч явжээ. Мөрдөн байцаагч өөрийн бодолдоо бат итгэлтэй байсан тул хэрэг гардаг автобусны буудлын орчмоор тэнүүчлэгч гэр оронгүй хог ухагч аригчдыг эрэмгүй баривчлан байцаалт явуулж эхэлсэн ч эргийн сэжүр огт гарч ирсэнгүй. Түүнийг хэлсэн дарга нь нэг өдөр дуудаж уулзав. Даран шанд алуулсан эмэгтэй хэрэг юу болж байна? Ахиц дэвшил алгаа. Гэрчж байхгүй, нотлог хоромдч олдсонгүй. Ядаж өөр хурууныхээ тусал цус чинжилгээгээр илэрсэнгүй. Дахиад нэг эзэнгүй хэрэг нэмэгдэх нь үү? Заяагүй шаар минь. Энэ дүүрэгт аль 10 жилийн өмнө 70 давхрын ойролцоо гашаа байшинд гарсан 3 эзэнгүй хүн амны эргийг санаж гин үү? Тэр одоо болтол намайг зовоож надтай чарга уцалдж байна. Тэрийг яа гэж байхад чи ажлаа олигтойгон хийлтэй навшоо гэж дарга загинж хаад хаалга савн гарч одов. Мөрдөгч гинтхэн тэр хэргийг санав. Хэсэг бодсны эцэст хавтас тэргийг сейфнес гарган уншиж эхэллээ. Хохирогч хэрэгтэй буюу гэрийн эзэн эхнэр хүү хоёр алсны дараа гадны нөлөөтэй ам алдсан. Түүний ухсан нүхэнд болшны чулуу байсан ба хан зүсэг болон төрсөн нас урсан ом бичээстэй байв. Амиа алдсан эрэгтэйг ямар нэг зэрлэг араатан хөнөөсөн байх магадaltaй. Учир нь том саврын тасар татуулсан байдалтай байсан. Том савар араатан байх магадaltaй гинэ. Энд л учир байна та гэж мөрдөгч толгоогоо маажв. Хичнээн хоног хөөцөлдсөн ч хэрэг дахиж гарсангүй. Тиймээс хавтас тэрэг эзэнгүй гэх тодтолтой сейф рүү шилжжээ. Найз бүсгүйгийн харамсалтайгаар алдсан бэлгүүн ажлын газар руу хурж ирэв. Тэр эрхлэгч буюу Гомбын өрөө рүү шууд орж иржээ. Нарийн бичиггүй байсан тул түүнд саадуулах зүйлч байсангүй.
Гомб өрөөндөн баргаар царайлан ширээнийхэн цанд сууж байлаа. Сайн байна уу? Би танад ажиллаж байсан инхээгийн найз залуу юм л да. Гомб толгойд охин сандал руу суухыг хүрлээ. Ямар хэрэгээр явна та? Би алуурчныг нь хайж яваа юм. Цаагдан сэргийлэхийн ажил биш үү? Тэд ажиллаа хийж л өнөз. Би бас хувийн шугамар хөөцөлдөж байна. Ажил дээр нь түнд онцгой онддаг хүн байсан болов уу? Ялангуяа 18-аас 20 насны өндөр туранхай эрэгтэй. Гомб төрдийн бодлогошров. Хэлэг эсхэн тунгааж бололтой. Манайд хүнд өдрүүд тохиолдож байна. Надад ч бас аргэрийн гачигдал тохиолдсон. Эхнэр минь хүнд алуулсан. Танаа найз охин буюу миний нарийн бичиг туслах хийж байсан бүсгүй амаалдлаа. Энэ бүгдэд холбоотой байж болох нэг хүн бий. Та энэ талаар цагдаад хэлсэн үү? Хэлсэн боловч миний үгийг тоогоогүй. Эр хүн бол яг л чиний дүрсэлж байсан нас өндөр жин таарж байна. Товчхондоо бол манай асрамжийн газрын хөөхд. Тэр энүүгээр ойрд үзэгдсэнгүй. Хаана явааг нь чөтгөр бүмэд. Ирээсэж гэж би бодохгүй л байна. Та юунд тэгэж бодов? Зүүн совин гэхүүдээ. Дүүнтэй уулзсан мөчөд нэг л хар энерги мэдрэгддэг юм. Тэр манад ажиллах сонирхолтой байгаа. Юу хийх гээд байгааг нь бүү мэд. Та тэр хүнийхээ нэр зураг хаанаас уулзч болохыг хэлээд өгөөч. Тэгэлгүй яагав гэж Гомб хэлээд шүүгэний нүднээс Чингүний товчанкетыг гаргаж өгөв. Бэлгүн түнд талархаж асрамжийн газраас гарч явлаа. Тэндээс нь шууд амьдарч байгаа газрынх нь ойролцоо очин тандалт хийв. Хэчнээн хүлээсэн ч Чингүн харагдсангүй. Харин бүрэнхий болох үеэр Чингүн харан хугуудамжны сүүдэртэй тал бараадан байшин руухан ирж явах харагдав. Түүний хөлсөлж байгаа хашаа байшин жижиг өвтөр бөгөөд ганц би хүнд яг л болгохоор байв. Чингүн байшин руухан орохдоо ийш тийш сүрхий харав. Эдий бүрэнхий болж байсан ч машинтаа сууж байсан бэлгүн түүний гүлийж сүр сүлдэхүү болсон нүдийг харж амжив. Яг л нассаран арх уугаад гал цоггүй болсон архичин шиг эсвэл судас руугаан хар тамхи өдөржин шагаж байдаг хар тамхичин шиг харагдана. Чингүн харанхуй байшин руугаан орсон ч чийдэнхэн асаасангүй. Бэлгүн гэрэл асхыг нь хүлээж ядаад хашааг нь даван оржээ. Тэр ажуухан гидсээр цонхны доор нь ирж чимээ чагнав. Байшингийн дотроос түчигнэх салхи ширүүн сэвэлзэх чимээл сонсогдно. Нилийн удаан хүлээсэн боловч гэрэлж ассангүй. Чингүн ч байгаа үгүй нь мэдэгдэх юм алга. Тиймээс бэлгүн цонхоор дээш нүрийн цугуйлган өрөөнд доторхыг харав. Чингүн цамцан тайлжсан цээж нүцгэн хан руу цаашаа харан зогсож байлаа. Түүний нурууд хэржигтэн яр шарах болж ямар нэг араатанд самар дуулаа юу гэлдэн саврын мөр гарсан байв. Чингүн гинэд салган нь чичирч эхлэв. Саа өвчин туссан мэт салганаж байсан нь хэсэг хугацааны дараа хамаа замбраагаан алдан хамаг гар хөлөө толгой нь учир замбраагүй савчиж эхлэв. Тэр толгоогоор хан руу ихлээд ажуухан дараа нь бүр ойрхон давтамжтайгаар зохиж эхлэв. Бэлгүн үүнийг хараад бүр гайхширчээ. Энд чинь галзуу юм байна. Галзуурчгаж хүн алаа тэрэндээ галзуурсан новшвэн гэж додрон шивнэж байв. Чингүн гинэт цонх руу иргэн гарлаа. Бэлгүн бушуухан доошоо нугдав. Түүнийг хараагүй болол та чимээ анир алга. Тиймээс хэсэг байцнаж байгаад дахин дээшээ өндийлөө.
Чингүний хамаг нүүрэн улаан нялаг цус болсон ч тэр тоож угаа шинжгүй инээч гисэн зогсож байв. Нүднийх нь харц хаа нэгтийн холыг ширтэж гөлийсэн байв. Гэнэт хачирхалтай зүйл болж түүний ард битүү хар утаа манан савсан аавраг биетэй ардсгаар үстэй хар бараан царайтай улаан нүдтэй мангас шиг зүйл гарч ирэв. Тэр бол хар тэрэн байлаа. Түүний бие цогцос жилээс жилд хүчрэгжиж ороггүй хоосноос махан биет мангас чөтгөр болон хувирж байлаа. Бэлгүн харсан зүйлдэн итгэсэнгүй. Арагш суун тусаж тэр чихтэй мөлхөх шахам гүйсээр хашаа таван машинд асуулаа. Тэр машин ангасах гэсэн боловч алссангүй. Астаачран дахин дарж толиндон хашаанаас өнөх мангасыг гараад ирэхгүй гэхээс үнхэлцэг нь хагарах шахаж байв. Машин асахгүй хэвээр байлаа. Дахин түлхүүр дарсаар байтал аккумулятор суугд өгчээ. Тиймээс бэлгүн бүрж сандрав. Гинт цонхны хажуугаас гараараа чанга цогож түүнийг сандрагав. Гартал чингүн байлаа. Түүний нүүр бүхэлдийн цус болсон байсан ч инээмсэглэл тодруулсан байгаач. Машин ч асахгүй байгаа мó гэж асуув. Харин тийм ээ. Зүгээр л байдаг юм гэж бэлгүн ээрч муран хариулв. Гэсэн ч дахин нэг дарахад машины хөллөгөр асчээ. Тэг хумгүй шороо манруулан хаазлан алга болгохдоо Хэрв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой.